Монгол хүмүүр зориулан бүтээв. Говийн домог уран сайхны кино. Чин сэтгэл яруу гიშгэлэнгээс үүдэл тэймгэнлээ. Тиймдээч хан хуурчдын удам хаан сэнтид залурч хамаг олныг мэдэн захирдаг асан ингчингийн үе он удаан жил оршин тогтсон. Би удам залгах муухантай болсон. Би энэ хилгүүд үлийн ортонд ирснээс хойш өндгөө эвэршдэг хөвч татаж ингэсэг хацраа сайрттай сум шившлээ. Би ихлэр хааны өгийг үзэгч хоримжил тарчилсан. Харин одоо тэр тарчлаанаас салах сайхан цагийг үзэх нь. Гэрэлгүн жайсгүй. Аялгүй шиг сонсолгүй 20 зууны наацлаа. Халийн молго ингэж энергүй суух юм бол тоо. Яруу гიშгэлэн гэдэг чи ямар сайхан юм бэ? Хантас эзний игэрэл гүнж гэдэг үзэсгэлэн тэм намайг Иглэр хааны савраас салгав. Болохгүй гэж бүр түрхэн ботогдсон хэрнээл яруу гიშгэлэн давтаад бие татаж дийлээгүү. Цаазыг гүйцэтгэхэд бэлэн боллоо. Би мэддэг байсан. Харин тэрнээс чинь намайг биш чамайг өөрийг чинь хөнөөё. Яруу гიშгэлэн төрийг яруу гიშгэлэн хүнийг захирдгийг Марчин яаси! Түргэн хэлээч төсдөг. Хатаха минь хэрэггүй. Битгий. Үрийн хүн заяа яаж хийснийг би мэдхтэйгээ байна. Хуурчийг ал. Би одоо яах юм? Говийн домог уран сайхны кино 5 дугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Жаахан Шарга театрын дэлгэцнээ үзэгчдийн хүртэл болно.